Сайн байна уу? Намайг Уянга гэдэг. Би Наана хоспиталийн өхний агалгаанд орох гээд өнөөдөр шинжилгээнд ирсэн байна. Сайн байна уу? Би өнөөдөр Наана эмнэлэг дээр өхний мэдсэлд орох гээд ирсэн байна. Намайг Уянга гэдэг. Би өхний хагалгаанд орох олон эмнэлэг ер нь судалж үзсэн л дээ. Тэгээд хамгийн их таалагдсан Наана эмнэлэг байсан. Ер нь фэйсбүүкээр их судалсан л да. Найзуудаасаа бас асуужсэн. Манай бас хэдэн найзууд энд бас хагалгаанд орж исэн. Ер нь би хүүхд төрүүлээд нэг урд нь жоохон том хүүхдээсэн болохоор тэр хүүхд төрүүлээд хэмжээний сүү ороод нэлээд унжилт өгсөн. Тэгээд ер нь өөртөө жоохон хүннийхэн тал дээр жоохон сэтгэл готролтой явж ирсэн. Тэгээ эмхөхөө засъя гэж бодсон. Шийдсэн байгаа. Айгүй нэг яагаад өсөж байгаа болохоор нэг хайхгүй байна. Өөртөө тохирсон натур гоё энгийн хөтө болмоор ээ. Яг тийм тайван байгаад байна. Мэдгүй гоё олно гэхээр л тайван байна. Өөртөө л тэгэл зөв шийдвэр гаргавал тэгэл өөрөө л хийх юм гэсэн үг хэлэхгүй л. Эсрэг үгүй байхгүй. Нэг ч юм байхгүй. Тэгээ эмэгтэй хүн хүүхд төрүүлээд хөхн унжичдаг болохоор тэгээд хувцас үсгэр нэг цаанаасаа л эвгөө тэгэл хувцас тайлсан ч гэсэн тэрнээсээ болоод ер нь хөх хэлэх шийдвэрт хүрсэн байгаа. Би одоо зөвлөгөө авахар явлаа. Баяртай. 오양가님은 양쪽 가슴이 이제 많이 처져 있는 가슴이기 때문에 거상은 필요하고 처짐의 정도가 심한 편이기 때문에 유륜 거상에다 수직 거상까지 같이 해서 좀 올려야 될 것 같고요. 오른쪽의 볼륨이 조금 더 크기 때문에 조금 더 작은 사이즈의 보형물을 넣고 왼쪽에는 조금 더 큰 사이즈의 보형물을 넣을 거고요. 사이즈 자체는 이제 풀 B에서 C컵 초반 정도까지를 목표로 수술을 할 예정입니다. Та эмчээс зөвлөгөө авсан. Тэгээд эмч маань амар гоё элен далангуй хэлж өгсөн. Тэгээд миний хөхөг нэлээд унжалтай байна гэж хэлсэн. Тэгээд нэг талын хөх маань арай том, нэг талын хөх маань жижигхэн бас тэгээд тэр хоёрыг ижлэгэн болгохын тулд хичээнэ гэсэн. Тэгээд сая айхаас маань бүр алах болчихлоо. Гоё одоо 100 чин бикини өмсөл 70 дээр зураг авах болоо гэж бодчих. Надад гоё хөх хийж өгөөрэй. Гоё хөхтэй болгож өгч байгаад баярлаа. За би одоо тэгээд хагалгаагаа хэлэхээр явлаа. Байж байгаа дахиад уулзъя. Гарч ирээд уулзцгаа. Баяртай. Сайн байцгаана уу? Сая эмчтэйгээ уулзлаа. Миний өхийг үзлээ. Маш сайн гоё идэгсэн байна гэсэн. Ерөөсө хөхрөлт мөхрөлт байхгүй айгуу гоё идэгсэн байна гэж юм. Тэгээ жилгээ хэлгсэн сая шарлаганд орлоо. Ойдлоо ахууллаа. Хүмүүс нэг хөхний хагалгааг амар өвддөг гэж тэгдэгсэн. Миний хувьд бол ерөөсөө өвдөл байгаагүй амар сэн. Ерөөсөө өвдөөгүй. Яг нэг жоохон ингээ босготол нэг чэйж дараад байгаа мэдрэмж төрсэн болохоос тэрнээс л өвдөөгүй. Гэртэл хийсэн дөө орой алхсан. Алхалт хийсэн гэртээ хөвцөн хоолундаа яг гэрээ их тэрвэрлээл. Бүгдээрэнд нь баярлаа. За тэг 3-7 хоногийн дараа гоё сайхан хөхтөө дахиад уулзъя. Баяртай.